Сайн жоо. Дахин шинэ өглөө эхлэж байна. Өнөөдрийг бас эзний амьд үгээр хамтдаа эхлүүлцгээе. Хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Шинэ өглөө эхлэж байна. Таныг магтъя. Та алдарш болтугай. Таныг авс хүндэж байна. Иесус нэг орст баярлалаа. Өнөөдөр таны үгнээс унших гэж байна. Таны ариун сүнс зааж, зоргож, чиглүүлж өгөх болтугай. Таны үгийг дагаж амьдрахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 1-р Коринт намны 15 дугаар бүлгээс би уншия. Ах トゥ нараа, та нар тунхаглагдсан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримтаж бас тэмээ хоосон итгэхгүй л бол та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны төрөнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад Кевт дараа нь өнөөх 12-д үзэгджээ. За бид нэр 1-р Коринт 15 дугаар бүлгийн 1-ээс 5 дугаар ишлэлийг уншлаа. За энэ Коринт номд Паулын бичсэн захидлага. Паул өөрөө сайн мэдээ хүлээж аваад тэр сайн мэдээгээ Коринт хотынхны чуулганых нь бас дамжуулан бичиж байгаа захидлага. Тэгэхээр Паул Есүсийг таньж мэдээгүй байсан. Тэр өдгөө бурхан байгааг мэддэг, үтээгч бурханыг мэддэг, түүний ариуныг мэддэг, үтээгч бурханы төгсгийг мэддэг, түүний үгийг маш сайн суралцсан нэгэн байсан ч харин Есүс Христийг таньж мэдээгүй байсан. Тэр Есүстэй Дамаскын хугацаанд уулзсан цагаас эхлэн Иесус Христ сайн мэдээ аврагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр өөрийнхөө хүлээж авсан тэр сайн мэдээгээ дамжуулсныгаа энд бичсэн байна. Миний тунхагласан үгийг та нар баримталж дэмий хоосон итгээгүүл бол та нар мөн түүгээр аврагдсан юм а гэж бичсэн байна. Тэгэхээр энэ тунхагласан сайн мэдээнд итгэсэн бол аврагдсан юм а гэдгийг хэлж байгаа. Паул Иесус Христ итгэсэн учраас тэр нүглээ цагаат хуулан мөнхийн зовлонгоос мөнхийн амар тайванд очих эрхийг авсан, ийм авралыг авсан нэгэн байгаа. Бид ч гэсэн Иесус Христийг зөвхөндөө эзэн гэж хүлээн зөвшөөрөн амаараа тунхаглаад авралыг авах тухай бид байнга уншдаг. Тийм учраас бид итгэсэн учраас аврагдсан юм. Харин бидний ярих ёстой сайн мэдээ яг чухамдаа юуг ярих ёстой? Бид янз бүрийн зүйлийг Иесусийн тухай сайн мэдээ гэж ярьдаг. Гэхдээ зөвөр ярил энэ шигийг унших нь зохистой зүйтэй гэж би бодож байна. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны төрөнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан гэж бичигдсэн байна. 3-4-р ишлэлдээ харах юм бол Иесус Христ бичвэрийн дагуу бидний нүглийн учир өгсөн юм а гэж хэлсэн байна. Исая 53 дугаар бүлэгдээ энд тодорхой Иесус Христийн нүглийн дагуу бичсэн байт юм а. Исая 53-ын 5-12 дээр 2 дугаар ишлэлдээ гэвч гинт үйлдэлийн минь улмаас тэр хатгагдан хилэнцгийн минь улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны минь төлөө түүн дээр эсгэл байж шархаар нь бид итгэрчээ. Бүгдээр бид хонь мэд төрж өөр замаар яв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Тэр тамгалагдсан бол
тамгалагдсан зовсон боловч амаа нээсэнгүй. Ядлагтахаар хөдөлгдөг хураг шиг тархигчийн өмнө дугуйхгүй хүн шиг амаачтай нээсэнгүй. Хавчлаг шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйн хүн тухай төсөөлсөн бэ? Ард түмний гим үйлдэлийн улмаас цогтож амьдын газраас тэр наслагджээ. Улшиг нь буруутуудын хамт товлсон ч үхэл тэрээр баян хүнтэй хамт байна. Тэр хүчирхийлэл үйлдээгүй түүний аманд мэх хотлон байгаагүй. Тэрч түүнийг нцаадсан зовоохон эзний таалал байв. Амиа тэр ялын дахил болгоос үрээд тэрээр үзэн өдрүүдээ уртсхан эзний таалал гартан цэцэрлэх бол зовлонгоосоо тэрээр гэрэл хав мэдлэгээр тэрээр хангалуун болно. Зөвхт нэгэн миний зарц олныг зөвтгөн хэлэнцгийг нь өөрнө. Тиймээс би түүн ихстэй хамт хувь ногдуулж тэр олзыг хүчтнүүдтэй хүчин тэр амиа үхэл рүү асгаж нүгэлтнүүдийн хамт тоологдож олны нүглийг өөртөө авч гинтнүүдийн төлөө зуужсан юм. Ингэж Исая 53 дугаар бүлэг дээр бичсэн байна. Тэгэхээр Исая 53 дугаар бүлэг дээр бичсэний дагуу энэ бичвэрийн дагуу бидний нүглийн учир Иесус Христ үхсэн гэж сайн мэдээ тодорхой хэлж байна. Исая 53 дээр сүүлийн ишлэлээр бидний өмнөөс Иесус Бурханаас уучлалт гуйсан тухай бичсэн байна. Мөн 11-р ишлэлдээс харах юм бол Иесус энэ хүмүүс надад итгэлээ гэж үнэхээр миний энэ үгсэн зөв болжээ гэж бас бичсэн тухай байд юм байна. Оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан гэж 4-р ишлэлээр бичсэн байна. Үйлс номны 2-р бүлэг дээр Петр номлохдоо Иесусийн амьдлын тухай ярьсан байт юм аа. Тэр Иесус Христийн амьлыг өгтөж тэр үхсдийн оронд орхигдсангүй ахуудын язгарлыг үтсэнгүй гэж энэ Иесусыг Бурхан амьлуулсан бид бүгд түүний гэрчнэр мөн гэж номлосон байт юм аа. Иесус Христийн сайн мэдээ бол бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан. Кев дараа 12 үзэгдсэн гэж бичигдсэн байна. Мөн Паул өөртөө ч гэсэн Иесус уулзсан байт. Тэгэхээр Иесус Христийн сайн мэдээ гэдэг бол хүн төрлөختний нүглийн төлөө тэр үхэж оршуулгадаад 3 дахь өдөртөө амьлуулагдсан тэр тэнгэрт өргөгдсөн буцаж ирнэ гэдгийг бид нар ярих учиртай юм. Иесус Христ өөрөө сайн мэдээ юм. Иесус Христ байхгүй сайн мэдээ байхгүй. Бид зөвхөн Бурхан гэж ярьсан ч Иесусыг ярихгүй бид нар сайн мэдээ хүчин төгөлдөр ус болно. Иесус бол өөрөө сайн мэдээ юм. Учиртай хүн болж дэлхийд ирээд хүмүүсийн нүглийн гмийн шийдвэрийг тэр өөрийн биеэр үүрсэн юм. Тэр учраас Бурхан түүнийг амьлуулсан байдаг. Тэр утгагүй бас ирэх бол бидний Иесусыг хүлээж байгаа Христийн халдагч нар чуулган юм. Бид Иесусыг хүлээж байхдаа бид хүмүүсийг авралын сайн мэдээг ярьсаар байх учиртай би бас таамаг ухуулж байна. Өнөөдөр бичвэрийн дагуу Христ нүглийн төлөө өгсөн бөгөөд оршуулгадсан бичвэрийн дагуу 3 өдөр амьдсныг ярьцгаая. Олон хүмүүс эзнийг хүлээж аваад тандж эзэн Бурханд талархах болно. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь тандаа баярлалаа. Таныг магтаж байна. Та өөрийн хайр инэрлээрээ нүгэлт мөнхийн танд шийдвэрлэх ёстой. Бидний аврахаар өөрөө ирээд Иесус ямар ч нүгэлгүй мөртлөө бидний төлөө өөрийнхөө амьд өргөсөн. Баярлалаа. Амьд дахил болон бидний төлөө
бидний нүглийг хаацааж өөрийгөө өгсөн таныг магтаж байна. Иесус минь танд алтрыг өргөе, танд баярлалаа. Өнөөдөр бид сайн дээрх урам зориг авч байна. Эзэн минь таны тухай ярих баяр хөөргийг бидэнд өгсөн талархъя. Өнөөдөр бид сайн дээрх өргөжлүүлэх хүчийг өснө талархаж байна. Эзэн таалтар шалтгаан Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Та бид нүглээ уучлуулсан учраас бас нүглээ уучлуулахыг учрыг мэдгүй тэр хүмүүс самтыг ярьсан эзний таалал байх болно. Эзэн таныг мэдээ.